Одоо та нар харуул угаасаа мэдгэж байгаа маш хүйтэн байна. Тэгээд яг зүгээр салахгүй байгаа болохоор аттай өдөр байна тийм ээ. Шин шуурсан. Тэгээд одоо олсон газраасаа бид нэр хэрхэн байханд онцоод олсон газраасаа одоо гараад яс нэг 17:8 явцсан баха. Өнөөдөр ер нь бол шарга сум чинь бидний онсон газраас ер нь нэг өв замаа дагуул 55 км. Бид нар жоохон төслөх санаатай явж байна. Гэхдээ тэр амжилттай болохыг мэдэхгүй байна. Тэгээ угаасаа шаргын говшин бол хүүтнэрээ маш алдартай. Тэгээ одоо чи энэ 5-9 эхэлчээд байх чинь 50 градус гарч хондог газар гэвэл бас чанга шүү дээ тий. Тэгээ манай хэмээнийг хараарай. Сайхан амарцгаа өглөөний мэнд бид нэр магадгүй энэ хасах энд одоо нэг хасах шүмэн 50 гараас л хүсэн баха. Одоогийн байдлаар ямар хасах хүчнэгтэй сайн уцсныхаа яг хахад. Тэгээ угаасаа ийшээ явахад бид нар товчулж явж байгаа учраас бүр айл амтан байхгүй учраас дандаа хээр хонох болоо гэж бодож байна. Тэгээд гойна. За сайн байцгаана уу. Бид хэд Говьалтай аймгийн Шарга сумын харьяат Монгол улсын сайн малчин Дашмиргун гавьянд хүрэлцэн ирсэн байна. За ингээд Дашмиргун гавь маань биднэрт бол маш их тусалж дэмжиж байгаа. Тэгээ та бүхнийг нахтагаа уулзуулъя. Манай дүү байгаль маань манай ад ирсэнд хүрэлцэн ирсэнд их баяртай байна. Ингээд одоо дүүгээ өнөөдөр хүндлээд одоо ингээд таньж байгаа юм. 3 хоног байна манай дээр цаанаас нь ирсэн улсууд ирээд ингээ 3 хоноод манад одоо их сайхан байж байна. Дүүгээ одоо шинийн 4-нд юм уу 3-нд юм бол одоо гаргаж өгөндөө эндээс. Ингээд одоо явуулаад саадгүй амар сайхан яваад тэр Монгол улсын хилээр даваад дахиад цааш нь одоо 10 орноо дамжаад Лондон гэж оронд очоод Монгол тэмээ гэдгийг Монгол хүүхэн хүн Монгол тэмээг одоо 10 хэдэн километр газар жин тэгээд аваад очно гэдэг Монгол хүүхний сэтгэлд байтлаа Монгол эр хүний сэтгэлд багтамгүй юм өндөр юм болж байгаа гэдгийг энэ Монгол хүүхэнд би их баярлж байна. Тэгэхэд бас их ховь өрөөлтөй явж байгаа. Мондаг сайхан 500-600 гаруй тэмээтэй гэдэг чинь тэмээ гэдэг чинь өөрөө бас арчилгаа ихтэй бас амаргүй амтан. Тэгээд энэ хэсэг хүүхдийн цагаар юм хэцүү нөхцөлд энэ олон мянган одоо хэдэн зуун тэмээ маллаад энэ олон хүүхдээ олон хүний одоо аяж амьдрал аюух буян дэм болж байгаа энэс сайхан буянтай хүний гэрт ирээд хоолнд одоо хишгээс нүхтэй сууж байгаас бид манай баг бол одоо бид нар өөрсдөө бас их уусах юм бэлгшээж байгаа. Тэгээд яг хуу эхэлсэн юм дуусах өдөр байна. Дуусах өдөр бөөндөө хамтдаа баяраа тэмдэглэх хүн бол яалчгүй манай ах мөн байгаамаа. Тэгээд Дашмиргун байхад ахыгаа бол би албан ёсоор магадгүй Лондонд хүрэлцэн ирэхийг урьж байна.
1000 гаруй километр газар энэ тэмээнүүдийг ингээд аялалд яваад ирэхэд яг л нутгийн тэмээ шиг алдаа ихгүй, ер нь сайхан хүч сүлттэйгээ их сайхан явж байна. Одоо дэлхийг тойрч гадаад оронд гарна гэж 10,000 км явна гэхэд Монголын тэмээ гэдэг мал ийм сайхан амтаа гэж хоёр бүх тэмээ гэдгийг үзүүлж яваа. Энэ дөрвөн дүүдээ одоо туйлын их өндөр сэтгэл өндөр баяртай байна. Хөлөөрөө биеэрээ ачаагаа ачаад яваад очино гэдэгт туйлын өндөр сэтгэлтэй байна.